Гэгээ өглөө таамт байгаа эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочдоор Хөршил аймгийн эмийн ургамал сонирхон судлаагч Тосон, за уламжлалт хангах ухааны докторант Эрдэнэ нар хүрэлцээрч оролцож байна. Өглөөний мэндийг хүргэе. Баярлалаа. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгээр миний хувьд одоо Монгол орны одоо эмийн ургамал зүйл ургамлуудын талаар бас мэдээллүүдийг хүргэх болов гэж бодож байна. За тэгэд ер нь сүүлийн үед Европ хангах ухааны маш олон төрлийн эмнүүдийг хүмүүс хэрэгжилж байгаа. Тэгэхээр энэ ургамлын одоо зүйл ургамлын одоо энэ эмийн эмийн ургамлуудын одоо давуу талууд нь бас юундаа оршдог юм. Мэдээж байгалийн гэдгээр бол давуу талтай болж байгаа. Гэхдээ бас арай миний сонссноор бол жоохон зөөлөн аргаар ингээд идгээдэг ч тийм үү тийг сонсч ирсэн. Тэгэхээр энэ талаар та бүхэн бас мэдээлэл өгөх болов гэж бодож байна. Тэгэхээр өөрсдийгөө бас нэг сайхан тодорхой дэлгэрүүлээ танилцуулаад өгч таа. Би бол Хөвсгөл аймагт амьдардаг. Эмийн ургамлыг 20 жил судалж байгаа тийм өндөр настай эмийн ургамал судалдаг хүн байна. Миний нэрийг Тосон гэдэг. За таны хувьд бол Хөр Монголын өөртөө засах орны нас ирсэн тий. Хэр удаа Монголд хэр удаж байна? Одоо жил гараа л болж байна. Жил гараа болж байна. За та хоёр маань одоо яаж холбогдоо тэр талаар? За би бол Цэндийн Эрдэнэ гэдэг хүн байна. Өөрөө Монголын Алшин аймгийн Энгэр ус сумын угуул. Одоо бол Монголын уламжлалт хангах ухаанаар докторант сурж байна. Ангаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуульд уламжлалт хангах ухаанаар докторант сурж байна. Тэгээ би одоо Тосон багштай холбогдсон гол юу бол Facebook би өөрөө сурвалжуул бичих судалгаа хийж байгаа юм. Сурвалж бичгээ тулгуур бичгээр судалгаа хийж явахна арив ном судар үзэж ингээд судалгаа хийж явах шаардлагатай болоод тэгээс үлд нь Facebook ухаж гад нэг ургамлын судлаач ингээд нэг лам хүн ингээд өөр энэ төр одоо манайхаар хэлвэл Монгол өвсөн эмийг зөв таних тойл бичих гэсэн. Уул нэр нь бол үзлэгөөт нүдийн чимэг гэсэн судрын тухайтай энэ дотроос ургамал бас судалж ярьж явд ийм хийдэг хүнтэй уулзаад Facebook-аар холбогдоод утас дугаарыг аваад тэгээ утсаар нь яриа холбогдоод ингээд энэ голдуул үзлэгөөт нүдийн чимэг гэсэн ном судраар ингээд хов заяагаа барьдлагатай ингээд хувцар золгоод холбогдсон юм байна шүү дээ. Тэгэхээр энэ судрын талаар бас танилцуулаа шүү дээ. Яадаг судар байна. За миний одоо би мэрэгжлийн хүн биш болохоор за хуучны ховор одоо ургамлуудыг ашиглаад ямар өвчин ангааж болох вэ? Тэр талаар бас байдгийн болов би бас сайн мэдэхгүй байна л да тий. Энэ болохоор үзэсгэлэнт нүдэн чимэг гэдэг зурагтай судар байхгүй юу? Тэгээ энэ судрыг би олж аваад уншаад судлаад явж байтал энэ судрын тайлал гээд тусгай дэвтэр тойл байх ёстой. За. Тэр тайлбар байхгүй бол одоо төвд бичиг мэддэг байлаа, монгол бичиг мэддэг байлаа, ургамлыг хичнээн сайн мэддэг байлаа гэсэн тэр тайлбар байхгүй бол уншиж чадахгүй болчихно. Гэтэл намайг энэ Эрдэнэ эмч бол Facebook-оор хайгаад танд наад нүдэн чимгийн чинь судар байна. Нүдэн чимгийг тайлах нөгөө нэг судар над байна гэдэг. За хэлээд намайг олоод ирээд тэгээ би тэр нийлснээр энэ судраа уншиж тайлах болчихоо. За. Ер нь бол нууцлалын учиртай тийм ээ? Тий. Энэ судар бол уул нь үзлэгөөт нүдэн чимэг гэж. Яг уг нэр нь бол ангаан үлдгэж аршааны шимийг эндүрлгүй танин барих урлагийн ухааны толинд тодруулсан гайхамшигт үзгэлөөт нүдийн чимэг оршимай гэсэн судар байхгүй юу. Тэгээ дөгөмжлөө манай өвөрөө Монголд босгоо монголоор ойгорж монголоор хэвлэгдсэн байхгүй юу. Хэвлэгдэхдээ сүүлийн үед бол үзгэлөөт нүдийн чимэг гэсэн ном судар болгоо гарсан. Дахиад сүүлийн үед дахиад найруулад Монгол эмийг зөв таних тойл бичих гэсэн номоор ингээд улам энийг тайлбарлаж босгоо монгол хэлээр тайлбарлаж хэлсэн байхгүй юу. Энэ ном зөвхөн ингээд цаасан дээр бичигдсэн боловч цаанах утга нуус тайлбар нь маш их юм байгаа. Тийм. Одоо тэгээд шууд уншиж болдгоо хам өчр байна. Одоо ингээд зураг байж ямар тайлбар байхгүй. За. Энэ дээр пак гэд гахаа байна. Тэгэхээр нэг ургамал зураад тэгээд ургамлынхын дээр нь Бадма Марпо гэд бичсэн. Дор нь Өрөөдөг Марпо гэд төвдөр бичсэн.
Тэгэл энийг одоо яах юм болоо гэж тайлбар авах юм чинь. Тэгэхээр нөгөө тойл бичгийн энд байж байгаа. Тийм. Аа. За паг гээл тэгт паг. Одоо энэ нөгөө тайлбар энэ үндээс шүү дээ. Тийм. Паг гээл бичсэн гахаа, зэрлэг гахаа. Зэрлэг гахаа бол үндэс иднэ. Цэний үндэсийг иднэ гэдэг. А тэгсэн чинь хажууд нь өрөөдөг марпа гэж бичсэн. Цэний үндэс гасад дор байна. Бадмаа марпа гэж бичсэн. Бадмаа марпа нь болохоор цэцэг нь байна. За одоо нөгөө судар нэрхтээ. Тэн дээр бадмаа марпа гэж харахаар энэ бол үрийн орон дотор байгаа хар өнгөтэй үр юм аа. Нөгөө судар дээр бичсэн. Өрөөдөг марпа гэхэр ягаан гажид гэдэг ургамлын үндэс юм аа гэдэг. Энэ үндэс нь бол хүний бөөр хийгээд шээсний замын өвчнийг ангаах чадaltaй болмоо гэж бичсэн. Ингэж тайлбар байхгүй. Аа. Тийм тэгтэр битрийн одоо найз учраас энэ судар л байна. Энэ тэд ямар өчтэй хаанаас гаралтай ямар судар байна? Энэ голд бол энэ Жамбалд орж гэдэг хүнээ зохиосон гэдэг байхгүй юу? Жамбалд орж манай өөрөө Монголын Тунгалин хотын 8 хошууна нутагтай хүн байхгүй юу? За. Тэгээ энэ ангаах ухааны ерэн шашин суртахуун ангаах ухаан сурсан эрдэмтэн нэртэй хүн. 18 тооцоо. 1900 тийм. Тэ 1759 оноос 1800 гаруй онд хооронд амьдарч исэн хүн байхгүй юу? Жамбалд орж гэдэг. Ийм судалтай байсан юм байна тий. Ургамлын юм судалдаг. Аа. Ийм эрдэнэтэй. Тэгээд ерөөсөө болохоор тэр өвгдээдсэн ухаан юм уу одоо энэ оршин гэсэн үг л дээ. За. Энийг болохоор ингээд төв бичгээр бичнэ. Төв бичгээр бичгтээ бүр шарын бичгээр шаацсан. Зориуд гэж тийм эрдэнэ. Тий. Зориуд Нууцлалтай. Нууцлалт оруулж байхгүй. Хүн болгон уншиж чадахгүй. А шарын бичиг гэдэг чинь болохоор төв бичгийг ингээд таталсан бичиг байхгүй. Гар бичмэл. Гар бичмлээ татлаад бичсэн. Тэгээд тайлбар өөөсөө өгөхгүй ингээл зүгээр ингээл тэр чихтэй л ингээл байсан. Зургнуудтай. Зургнууд. Тэгээ энэ дээр нэг зургнууд байж байгаа. Тэр зургнууд дотор нь ингээд нэг төв бичгээр бичсэн байдаг байхгүй. Аа. Тэгэл энэ төв бичгийн нөгөө Тий. одоо эрдэнэ эмчт байгаа. Тэрдаягаас энэ үгээ олж аваад тэгээд тэрийг хөөгд уншиж явж. Аа. Тэгээд тайлбарлая явж. Аа зөв. За нэг ургамлаар жишээ аваад ярьж хувь. Тэгвэл их ойлгомжтой. За. Жишээл энэ дээр одоо ингээд Бадмаа марпа гэж бичсэн байхад нь тэр Бадмаа марпаг энэ толдойд бичсээр ягаан гаждын одоо хар үр гэж. Тэр нь магадгүй одоо энэ хар үр байхгүй. За. Тэгэл тэр амьдрал тэрийг яаж хэрэглэх вэ? Одоо өнөөдрийн амьдралд яаж хэрэглэх вэ гэдэг. Тэгэхээр архинд хор зархинд дараад За. уувал одоо зүрхийн өвчт нэг сайн гээд байж шít. Тэгэхээр нөгөө хар үрээ цааш нь төв нэрээр нөгөөд латин нэрээр нөгөөд орчин цагийн одоо энэ номроо оруулаад ирэхээр латин нэрээр нь пиано анамала гэж байж шít. Тэгээ пиано анамала гэж үзэхээр ягаан гаж гэдэг цэцэг гажэл. Тэгэл ягаан гаж нь юу юм бэ гэж бичих. Энэ дэр бүр тодорхой бичсэн. Аа. За. Ингээд хуучны уламжлалт судар ном дээр бичснийг нь өнөөгийн номтой ингээд холбоод ингээд уламжлалт шинжилэлтээ ингээд цогцоор нь ингэж судалж үзэж байгаа байхгүй юу. Тэгээ дараа нь байгаль дээр хайна. За нөгөө ягаан гэж хаана ингэж явж байгаа. Гихмчлэн тийм тухайн. За тэгэхээр одоо та хоёр одоо ингээд энэ судраа болол одоо ингээд тайлаад хоорондоо нийлжээд одоо тайлан гэдэг байгаа шүү дээ. Тайлаад гарцсныхан дараа ер нь энийг Монгол кириллээр ч тийм үү те орчуулж гаргана гэсэн тийм бодол байгаа юм. Ер нь бол хүмүүст хөргөн гэсэн бодол байна. Аа. Жишээлбэл энэ дээр толгоон өвчнийг хангаах тухай гэж бичгтлээ. Хадны хончор гэж байж байгаа. Хадны хончор нь эднээ нутагт байж байгаа. Манай хөвсгөл нутагт байж байгаа. Одоо тэр улаан хөнгөтэй энэ харагдаж байгаа. За. Тэгээд арай за энэ нүдэн чимэг бол одоо бүр дээр үе ингээд ийм одоо 18 дугаар 19 дугаар зуунд 18 дугаар зуун баг тийм үеэс ингээд монголчууд ургамлаа судлаад идээд
уугаад хэрэглээд явж ижээ гэсэн одоо үндэслэл нь их үүсвэр нөхгүй юу. зөв. Тэгээд цаашаа дахиад одоо 19-р зуун 20-р зуун гэдээ бас содор номнууд нь байна. Энийг бас бид нар уншиж байна. За Монгол хувьцаа гаргалтай хүмүүсийн одоо тусдаа бусад одоо үндэстнүүдээс ялгаатай тий өөрсдөө бас ингээд эмийн ургамлаа ингээд таниад мэддэг байсан юм байна. За энийг яаж хэрэглэдэг, юунд хэрэглэдэг вэ гэдгийг бас мэддэг байсан юм байна. Энийг бас уламжлуулад явал одоо нууцлалтайгаар цаашаа нэндээ дамжуулсан юм байна гэдгийг бас эндээс би бол ойлгож байна л да тий. Тийм үү, тиймэрхүү тий. Өөр одоо миний бас асууж амжаагүй ямар одоо мэдээллүүд байна тий. Энэ үзэгч түмэнд бас тий ер нь сүүлийн үед хүмүүс нэг айхтар хүчтэй Европ эмнүүдээс илүү байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд бас их хэрэгэлдэг болчиход байна л та. Заавал нөгөө өвдсөн хойноо биш, өвдөхөөсөө өмнө ууж хэрэглэх ч юм уу те. Энд бол нөгөө байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд их тус болдог гэж сонсч байсан. Тэгэхээр энэ талаар бас манайхан ч бас ялангуяа өвдөхөөрөө бас өвөр Монгол эмч бараадаад явцдаг те. Тэгэхээр зэрэг мэдээж бас тэнд бас тийм уламжлалт ангаах ухааны суур бас нэлээд сайн бэхжсэн байгаа нь тэндээс харагдаж байгаа. Тэгэхээр та бас одоо энэ Монголд докторант одоо хийж байгаа хүний хувьд те одоо бас өвөр Монголдо докторант хийхгүй яагаад бас Монголд докторант хийж байгаа юм болоо тэрнийг бас давуулж асуумаар байна л да. За энэ голдуу яг манай уламжлалт ан Монгол хүнд авч хэлвэл үндэс шуур удам судар цус мах бол энд бий болж юу яасан байхгүй үндэс нь бүрдсэн байна. Тулгуур юу энд байхгүй. Тэгээ эндээс үндэсээс суураасаа судалгаа их санаатай. Одоо бас хоёр давчил бас дээдүүлийн нутаг удам угсаа бүх юм нэгдсэн цус мах нэгдсэн болохлаа. Энэ суураасаа манай дээдүүлүүд уламжлал зангаар ямар ургамал идэж эрүүл мэнд сайхан явж исэн байна. Дом засал эмээс гадна ургамлаас гадна бас дом заслаар шивчлэгээр тарим номоор бас янзаар ингээд аах байдлаа үзчихгүй өөрийн эрүүл мэндэ ингээд авч явжсэн байхгүй юу. Одоо манай энэ тосон багч энэ дом судар юм. Тэгээд дом судар гэдэг нь болохоор Монголын ангаах ухаанд бол нэлээд судлагдсан чухал үүрэгтэй. Эхлээд хардамын судар гэдэг байсан. Хардамын судар нь болохоор 1900 он шүү. Тэр нь болохоор хар дом гэдэг нь хар арга, ардын хар арга гэсэн үг байхгүй юу. Тэгээд тэрийг монгол бичгээр одоо монголчууд ингэж бичээд тавьсан байна. Уурж монголоор. За хар дом гэхтэл яах вэ гэхээр дандаа тэр амьтны гаралтай одоо эд эрхтэн зүйлээр өвчтний хэрхэн ангаах тухай бичсэн байдаг байхгүй юу. Жишээлбэл одоо ходоод өвдөхэд чоны ходоодыг наранд үзүүлэлгүйгээр хатааж хор зархиар тарж уумаа шиг юм уу. Цус алдаад ис тогтсон дор саралгүй өхлийн зүсийг хор зархинд дарж уумаа шиг юм уу. Ингээд одоо домон судар ингээд 1900. Тэгээд домон судар нь дахиад 1930 он болохоор ийм болцсон. Сувашида имнэх ба домон судар. Ургамалтаа ороод гэж. Ургамалтаа хослоод. За. Тэр одоо ингээд юм энэ судар нь одоо гүйцэд байгаа юу эсвэл дутуу байгаа юм болоо? Бас хувилцсан байна тий одоо ингээд. Тий. Эн чинь бол жинхэнэ их нь бол өвөр Монголд байна шүү дээ. Ааха. Тэгээ та бол яг ингээд Канадад авсан байгаа юм тий. Канада гэж байхгүй. Бас л уламжлал ингээд. Тийм. Сайн Ноён хан аймгийн Дайсан Чинвангийн хошуунд очир тойно гэж одоогийн Завхан аймгийн тосон зэн шүү дээ. Очир тойно гэж хүн байсан байхгүй юу? Тэр хүнд бол ингээд эмийн урмал судар 90 он 80 онд ингээд зөндөө байдаг байсан. Тэндээс би ингээд тэнд цонхтно гэж нэг арга байдаг байсан. Тэгээд цонхтаа тавьсан байхгүй. Бүр одоо 80 эд он цонхтаа тавьсан. Цонхтоо даун гэж юу гэсэн үг? Тэгээд канон гэж байхгүй. Цонхон дээр тавьж цүмэн. Цонхон дээр тавьж байгаа. За. Одоо энэ ихт ингээд цонхон дээр канон байна та тий. Цонхон дээр гэрэлтүүлж байгаа л наанаас нь зорхоо. Тэгээд авсан байхгүй би. За. Тэгэл баг залуу байхдаа энэ яагаад тайлбар гэдэг юм болоо? Тайлбар байхгүй. Ингээл ярьсан. Ингэсээр гал дуусчихна. Тэгээ тайлбар байхгүй яагаад тайлбар гэдэг юм болоо ингээд бодоод ирсэн чинь сүүлдээ ингээд жоохон уншаад судлаад явж идэл. Өө эн чинь дахиад өөр төлхөөрт юм байна шүү дээ. Тэгээд төлхөөр нь манай хонд гэж байна шүү. Тий. Facebook-ээр учирсан хүмүүс байгаад байгаа шүү дээ.
За одоо тэгээд цаашдаа бол за ер нь ном гаргаж магадгүй гэж байна. Тэгээд энэ ч бас нууцтай болохоор бас ном гэхээс илүү нөгөө хүмүүст цаашаа магадгүй үе уламжлаад явдаг юм болоо бас яадаг юм болоо их нээлттэй байдгүй тийм зүйл юм болоо гэж бас бодоод байна л да тийж. Дээр үеэсээ тийж нууцлж ирснийг бодвол тэрнээс өвгдөөс ухаан юм шиг хамдаа эрдэнэ юм чи тий. Тий. Зориуд ингээл ерөөсө сонирхвол та нар үз чадахгүй бол балаа гэл. Тийм л ухаан оршиж байна. Одоо өнөөдөр ингээд Монгол оронд 3,000 зүйл ургамал байгаа байхгүй юу? Тэрийг 3 ангилээд 1 ховор 133 зүйл ургамал. Ховор 318 зүйл ургамал. 1 илбэг гээд 2500 зүйл ургамал ингээд одоо байж байгаа хгүй. Өнөөдөр хүртэл манад нууцлал байж байгаа. Өнөөдөр хүртэл нөгөө байгаль орчноо одоо ухахгүй, төнхгүй хайрлан хамгаалах тэр улсын бодлого явж байгаа. Экологи эдийн засгийн үнэлгээгээ тогтоож байгаа байхгүй юу? Нөгөө зүйл ургамлуудаа экологи эдийн засгийн үнэлгээг нь асар өндөр тогтоож байна. Жишээл одоо Астрагалус төлөө гэхтэл 1 кг нь 218 мянга төгрөг тушаа. Зөв хоргон мэхэ төлөө гэхтэл 55 мянга төгрөг тушаа. Тэгэхээр тэр чинь тийм их мөнгө тушаагаад энэ ургамлыг цуглуулах боломжгүй. Энэ болохоор улс ихээр одоо улс орны бодлого нь болохоор байгаль дэлхийг аль болохоор онгочихгүй сүйтгэхгүй байх. Тэрний оронд тармилжуулах гэсэн тийм санаа давхар явж байгаа. Тэгэхээр бас тэр уламжлалыг бас зохимжээр одоо өнөөдөр ч гэсэн ингээл хадгалаад ирсэн л байгаа. За нэвтрүүлгийн одоо сүүлийн 1 минутыг та хоёртаа сүлдээмээр байна л да. Миний бас асууж амжаагүй зүйл байвал бас ярихыг одоо хүсээд орхигдож байгаа зүйл байвал бас үзэгч хүмүүстийг бас хуваалцаж. За Монголын ард түмэнд одоо могой жилийн мэндийг дахиндаа өргөн дэвшүүлж эрүүлийн сайн сайхан явтахаа гэж зөвний яриаж байна. За ургамлыг бол өнөөдрийн анхаа ухааныг үгүйсэхгүй. Судар дээр ингэж бичээ. Одоо энэ сударт ингэж бичсэн байна гэж тэр тийшээ бол бас туушрахгүй. Уламжлалаа харна, судар намаа уншина. Судар намаа уншаад за судар дээр ингэж байна. За өнөөдрийн энэ анхаа ухааны одоо номон дээр ингэж байна. Бүр одоо яг сүүлийн үеийн бүр хамгийн сүүлийн үеийн одоо Facebook дэлгэцэн тааруулъя тий. За энэ дээр ингэж бичсэн байна. За их бичлээ. Ингээд энэ уламжлал, шинжлэл өнөө үеийн ингээд бүгдийг нийлүүлж цогц болгоод тэгээ одоо байгалаасаа хайж танина. Жишээл усан цэцэг гэдээ байлээ гэж боддог. Усан цэцэг гэдэг нь нэгээрээ, хоёроор, гурваараа байгальд орно, өөр тохиолдолд орохгүй. Түүнийг 1 төө 5 хуруу хэмжээд дарахад түх гэж дуурна. Ганцхан тусал унна. Тэр нь элдв яр шарханд сайн могоон идэ гэдэг яранд нин сайн гэд энэ судар номонд бичсэн байгаа. Тэгэхээр усан цэцгээ за судар номонд ингэ бичсэн байна. За усан цэцэг хаанаа гэдэг нөгөө чи одоо хайна. Энэ номон дээр хайна. Тэгсэн чинь могоон идэ гэдэг цэцэг байж байгаа. За одоо ингээд усан цэцгийн тухай ингээд мэдээд авч ирсэн. Байгаль дээр биш нөгөө усан цэцэг байж байгаа. За нэг авахд нэг мөргөн, хоёр авахд хоёр мөргөж аавна. Гурыг таслал гурван мөргөж аавна гэх. Нэг судар номон дээр байж. Байгаль дээр нөгөө юм байж байгаа. Тэгэхээр чинь сайхан тийм мэдрэмж төрж байгаа. Хүй нөгөө усан цэцэг чинь нөгөө судар номон дээр байсан. Энэ байж штэ. Одоо энэ дэс ганцхан тусах ёстой гэд. Тэгээд хуглаад ингээд тусаагаар ганцхан тусал босч яах штэ. Хатааж болохгүй, хөлдөөж болохгүй. Ийм одоо их сайн жишээл санаа гэтэл. Тэгэл хуучныхаа уламжлалыг үзэл, орчин үеийг үзэл, бүр сүүлийн үеийн бас юу гэсэн вэ? Энийг бүгдийг нэгж нийлүүлж бодож байгаа л энийг яхаа санал болгож байна хүмүүст. Имчилж болохгүй. Жишээлбэл хадны хунчрыг 1 төө 2 хуруу аваад халуун зүүн байсан ч хаяагаа манаад хор зархинд буслахад толгоо шавшиж. Толгоо шавшвал толгоо өвчин идгмөө гэдэг сувашаад им домод байж яахгүй юу? Тэгэхээр хадны хунчир гэдэг юу вэ гэдэг энэ номон дээр үчихээр Астрагалус Монголика гэдэг
Бүгд тодорхойлцсон. Энэ бүхнийг ингэж үзэж байгаа эцсийн дүнд нь за энийг судар номонд ингэж утсан байна, одооны номонд ингэж утсан байна. Ингээ хэрэглээд үзэл яах болох юм биш үү гэсэн одоо санааг дэвшүүлэх жишээ л байна. Түүнээс ба шууд имжил ингэж бичсэн байна. Судар номонд ингэсэн байна. Ангаа ухааны номонд ингэсэн байна. Та нар одоо энийг угаад толгой бүлтэн сал гэж ингэж болох. Сонголт бас байна тий. За баярлалаа. Тэгэд өнөөдөр бас маш сонирхолтой мэдээллийг дуулгалаа. За монголчууд маань бас өөрсдөө ингээд эмийн ургамлынхаа эрт дээр үеэсээ бас таньж мэддэг байсан байна. Тэгээд тэрнийг бас маш сайн нууцлж одоо үр хүүхдүүдтэй бас өвлүүлж ирснийг одоо хоёр өөр судрыг өвөр Монгол болон Монголоос ингээд харьцуулаад нэг нийлүүлээд нэг одоо ойлголтод хүрээд тий судалгаа одоо хийгдэж байгаа юм байна гэдэг мэдээллийг та бүхнээс авлаа. Тэгэд энэ мэдээж өмнө яг энэ чиглэлээр маш сайн судалсан хүмүүс ингээд юм судар номоо гаргаад хүүхдүүдтэй үлдээсэн чинь маш сайн судалгаатай цаанаас нь дахиад тэр хүн чинь бас дахиад цаашаа олон судалгаатай байж энэ судрыг гаргасан гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр одоо та бүхэн ч гэсэн бас гоё баяжуулаад дэлгэрүүлээд хүмүүст бас илүү ойлгомжтой болгоод тий орчин цагтай холбоод тий тэгээд илүү хүмүүст бас түгээж хүрэх болов гэж бодож байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт Хөвсгөл аймгийн эмийн ургамал сонирхон судлаагч Тоссон за уламжлалт ангаах ухааны докторант Эрдэнэ Ар Хүлцээрч хэм сайхан мэдээллийг та бүхэнтэй хуваалцtaa та бүгдийн цаашдын одоо энэ сайхан хийж байгаа үйлстэй өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ хамт ирсэн хэрхэн үзэгч та бүхэнд баярлалаа. Гэгээ өглөө нэвтрүүлэг үргэлжлэн та бүхэнд хүрсээр байна.